За ийм олон таст бүтээвчиж байгаа. За тэг хийхин тулд ийм бэлтгэцүүд хэрэгтэй. Деталь нь бол яг нэг загварын 6 деталь хэрэгтэй. За тэгэхээр энийг яаж бэлтгэх вэ гэхээр А4-ийн цаас юм өнгийн цаасаа 4 хуваа. 4 нугалнаа 4 хуваачна. Тийм үү? За тэгээ одоо ингээд зүсцэн байгаа цаасаа эхлээд ингээд урт талаар нь дундуур нь нуулна. Урт талаар нь дундуур нь нуулдаг. Гэхдээ хоёр талд нь хэмжээ авч яриа нэг бүтэн нуулж болохгүй шүү. Бүтэн нуулчих юм бол одоо манай энэ квадратын энэ тал нь ингээд нуглаастай болчихно гэсэн. Тэгэхээр ингээд за энийг квадратын диагонал байна гэж бодоод квадратын талуудаа нугална гэсэн. За ингээд нугалчихна. За нөгөө талаас адилхан нугална. Квадратын хоёр зэрэгцээ талуудаа нугална гэсэн. За ингээд нугалчихгоотаа ингээд хоёр талыг нугалсан чинь энд огтлцсон шүү дээ. Тэгэхээр энэ огтлцлын цэгээрээ нугалсан талыгаа эсрэг тал руу харуулж агаад огтлцлын цэгээрээ энэ квадратын диагоналтайгаа параллел байхаар нугална. Эсрэг тал руу нугална гэсэн. За энэ яг уулзраа гоё нугална шүү. Энийг ингээд параллел ингээд. За ер нь ингээд бодоо. А нөгөө талаас адилхан нуулчих тийм. За яг нэг зөв нуулчих юм бол яг ингээд дарахаар ингээд дарагдаад байгаа тийм. Яг ингэ таа. Яг ийм байна. Яг ийм байна. Тийм ингээд жоохон юу нуулах. Ингээд болоо. За тэгээд одоо огсрал ийм бүс болгоно да.